болж байгаагийн учир нь удаа юм байна. Зөвхөн 68% татварыг надлан тэглэхдээ би ажлын хэсгийг ахлаа элдв хоёрыг хэлүүлж байгаа л тэглүүлсэн. Гол нь бол энэ шатсан татварыг оруулж ирээ гэж ярьсан. Шатарсан татвар оруулж иж байгааг бидэд дэмжихгүй байгаа юм бишээ. Гэхдээ зүгээр энэ жил төсвийн орлогот нэг 200 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй болоод л яг тэрэнд хөтлөгдөөл ингээд нэмэл явж байгаа байхгүй энэ тоог. Үндсэндээ бол өдөөсөө нэг одоо зардал талаа нэмчихэд орлогоор хайж дахиад орлогын хойноос давхсаар байгаа л эцэст нь анхны засгийн газар оруулж ирсэн саналыг 5-аар нэмэх нь 5 байсныг өнөөдөр бол 20 болгочоо сууж байгаа байхгүй бүгдээрээ. Тийм болохоор би яагаад цонх болоод энэ ихээр ус бид нэг л юм хэлж байгаа. Нөгөө бидний яриад байсан улсын хурал засгийн газраар энэ тогтоол гаргаад энэ батлуулсан хайлуулах үйлдвэр асуудлууд энэ байдлаар явахгүй юм шиг байна. Үйлдвэрээс нь хамаг мөнгөний наашин татаад авч байгаа юм чи тэгээд ерөөсөө явахгүй шинжтэй энэ байгаа. Тэгэхээр би бол одоо тэгээд өнөөдрийн энэ бид нэр санал гаргахтаа бол хэдэн гишүүн гаргахтаа бол ерөөсөө бас боломжийн хувьдвар дэвшүүлье. Тэгээд нэг 10%-тай 10-тай нэмэх нь 5 гэдэг нөгөө нэг засгийн газар оруулсан саналаар нэгээд 15 болгоод явъя гэсийг л өнөөдөр 20 болчиход орж иж байгаа юм л да. Тэгэхээр энэ нь бол бас энэ жилийн татвар юм уу эсвэл одоо ердөөсөө энэ арилтыг гэдгийг цааш нь бүх юмд дэмжиж хэрэгжүүлээд явах хэрэгтэй юм уу? Зөвхөн энэ жилийн орлогот бодож хийх гэж байгаа юм уу? Эсвэл ердөөсөө энэ татвар бол бүгдэнд нь ижил байх хэрэгтэй юм уу? Бүх металлуудаар ижил байх хэрэгтэй байх. Би яагаад ганцхан зэсийг гаргаж ирв? Яагаад ганцхан эрдэнэ үйлдвэрийг гэж хараад байгаа юм? Миний хувьд бол заавал одоо юу гэхээр бол тэр одоо зэсмэсээр бол ямар ч тийм тэр лиценз гэж зарим гişүүд яриад байна л да. Тийм лиценз тэр нэгч байхгүй. Би албан ёсоор хэлье. Тийм юу ч байхгүй. Ганцхан яагаад өнөхөр бид нэг орон нутгтаа бас нэг тэндээс нэг сонгож ирсэн гişүүдийн хувьд бол бас нэг юм бүтээн байгуулалт хийгээд авсан гэсэн ийм бодолтойгоор л энийг анх дэвшүүлж оруулж иж байгаа. Тэгтэл одоо өнөөдөр хараад одоо энэ чинь яхаа эргэжлгээд орлого бууруулах юм бол энийг буулгаж орж ирэх юм уу? Энд чи ийм байж болохгүй байхгүй юу? Арилтыг чинь. Арилтыг гэдэг чинь тавьж байгаа бол бүгдэнд нь ижлэх нь тавих хэрэгтэй байгаад. Ганцхан зэстэр авиж тавьж хаад өнөөдөр инээлээ суугаад байгаа байхгүй юу? Өнөөдрийн бүгдээр их хурлын гишүүдийн ярьсан бол бүгдээр худлаа байхгүй юу? Бүгдээр зашим яриад байгаа. Гэтэл үнэндээ бол наа чи яах үгээр дэс орлого дээр 214 тэрбум төгрөг олж ирэхийн тулд тавьсан тоогч байна үндсэндээ. Хичнээн л ярьлаа шүү дээ. Доош нэг чангааж үзэл, дээш нэг чангааж үзэл, зарим бүр нэмэхжгүйгээл энэ төр янз бүр боллоо. Дандаа 68% татвартай 68%-ийн татварыг авч яхад ийм байсан маа гэж яриад байгаа байхгүй юу? Өнөөдөр чинь 68% татварыг тэглээд одоо тэгээд тэр үйлдвэрт нь боломжийг олгоод тэр хайлуулах үйлдвэр барих, ажлын байр бий болгох одоо тэгээд боловсруулах үйлдвэр гэж цаашдаа аваад явах. Ер нь цаашдаа болоод энэ баяжмалаар нь юм уу эсвэл тэр нэг хүтрээр нь гарахгүй гэсэн Монгол улсын бодлогын чанартай юм ярих гэж байгаа бол энийг дэмжих хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр ийм л асуудал ярьж байгаа шүү дээ. Зориг тгшүүн ярьж байгаа үнэн шүү. Өнөөдөр бол оюутлогоо бол энд орохгүй юм байна. Тэгвэл эрдэнэ үйлдвэр ганцаарх нь тэтэдэнгүү орлого зарлага энэ би гээд өртөг мөртгөө нөхчихсэн тийм үйлдвэр учраас энэ дээр хэд тавьж болно. Маргааш болоод босод төрсөд тэр цагаан зураг юу юу хилээ баах ярьдаг хүмүүсүүд бүгдээр байхгүй болно гэсэн үг. Яг энэ шатлсан юугаар. Тийм учраас би дахин би бол эсрэг байгаа